Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж бас чадна. Хэрхэн таны мэдлэг, сонголт, дадлын үр. За өнгөрсөн 7 хоногт бид нэр жирэмсэн ээжийн хоолтын талаар мэргэжлийн эмч тунгалаг эмчтэйгээ ярилцлага хийсэн байгаа. За хэрвээ тэр лайвын доор асуултууд олон ирэх юм бол бид нараас ахиад тунгалаг эмчтэй хамт нэвтрүүлэг бэлтэж, лайв бэлтэж болно. За ингээд өнөөдөр бол бид нэр эрүүл бус хүнс гэж юу юм бэ гэдэг талаар ярилцах хэрэгтэй байгаа. Хүнс ер нь яахаараа эрүүл бус болчихж байгаа юм. Ямар хүнсийг эрүүл бус гэж хэлээд байгаа юм. Эрүүл бус хүнс яадаг юм бэ гэдэг талаар ярилцсан. За тэгээ уламжлал ёсоор бас өмнөх хүүхдээ хоолны юм дээр яасан лайвын доор бас хүмүүсийн бичиж үлдээсэн бас нэлээд санаанд давхцсан юм асуултууд байна. За энэнд хариулъя. За Монгол хүн 5 цулыг хизээ ямар улирал яаж идэх вэ гэсэн. Ер нь бол монголчууд бол махан үнсийг намар оройгоос өвлөө улиралд идээд хавар эрт ингээд дуусгадаг улирлын ялгаатай хоолтой байсан. Тэгээд миний хувьд бол одоо хоол зүйч хүний хувьд энэ хүмүүсийн өвчин зовлон элдв хангаан зүйлийг хараад хахад бол яалтч гэн уламжилт хоолтын энэ соёл, уламжилт хоолтын мэдлэг гэдэг бол үнэхээр их чухал байна. Тэгэхээр зэрэг дайвар бүтээгдэхүүнийг бол ер нь мах хэрглэж байгаа цагуудад бол хэрэглэхэд бол их оновчтой. Тэгээд дайвар бүтээгдэхүүн хэрэглэснээрээ бас нэгдүгээр хоолны нэр төрлөө олшруулж чадна. Хоёрдугаар бас дайвар бүтээгдэхүүн өөрөө эрдэсийн болон уургийн маш чухал их үүсвэр болдог. Тэгэхээр зэрэг энэ үүднээсээ бас магадгүй махнасаа үний хувьд хямдхан ч байж магадгүй. Тийм учраас эдийн засгийн хувьд бас ашигтай байх бас боломжтой. Тийм учраас та бүхэн. Гэхдээ хүмүүс яа дайвар бүтээгдэхүүн хэрэглэхгүй юм бэ гэдэг ингээд яхаар яаж хоол хийхээ мэддэггүй. За нэг гидс чанна гэдэг ойлголтоос цааш бас хэтрэхгүй ах шиг бас санагдаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бас бид нэр цаашдаа 5 цулаар их хоолнуудын бас технологиг заах шаардлагатай юм байна гэж бодож байгаа. Жишээ нь уушигны байцаатай хуурга энэ төр гээд гачин сайхан юм амттай зөндөө олон 5 цулын хоолнууд бол зөндөө байна. Тэгэхээр зэрэг тэгж хэрэгжилж болно. Тэгэхээр махтайгаа адилхан л тэр хэмжээд амжаага тааруулаад улирлаа зохицуулаад идэж болно гэж бодож байна. За архаг цус бодолттой хүн дэлүүг яаж идэх вэ хэлж өгөөч гэж. Тэгэхээр дэлүү бол өөрөө төмрийн агуулмж бол маш өндөр. Бараг 70 мөлийн гарсан тийм хувийн. Тэгэхээр та нар бодоод 100 г юмны бараг 70 нэлийн гарan хувь нь 78 ч гэж байгаа 76 ч гэж байгаа. Энэ хувь нь ерөөсөө тэр дэлгүүн дотор тэр чигээрээ төмөр агуулгадчихж байгаа. Тэгэхээр бидний хоногт авах хөстэй 18 одоо насанд хүрсэн хүн бол 18 мг төмөр авах хөстэй байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нэр тэрийг идэхэд дэлгүү бол маш бага хэмжээтэй идэхэд бол хангалттай. Тэгээ дээр нь өөрөө амьтны гаралтай төмөр учраас бие махбодыг шингэж зарцуулагдах тэр биологи итгэх нь бол өндөр. Тэгэхээр манайхны хийсэн судалгаан дээр бол одоо жишээ нь дэлгүүг хатаачаад нэг юм уу хоёр халбарыг хоолн дээрээ нэмээд идэж болно. Эсвэл дэлгүүгээ ингээд банш бууз хушуур хийхдээ махандаа хамт ингээд базаад юу яаж маха дэлгүүтэй бууз хийж болно. Гадуур одоо ер нь дэлгүүтэй бууз гэдэг бас энэ хагас уусруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бас зараад эхэлсэн маа шүү дээ. Миний мэдгээр бас нэг брэнд байна. Тэгэхээр ингээд байгаа учраас ингэж хэрэгжилж болно. За тэгээд ер нь бол та нэг дэлгүүтэй хоол, дэлгүүг хэрэглээд нэг их урттай нэг жил орчим хэрэглэхэд бол энэ цус хаталт гэдэг өвчнөөс бас нийгүрэх бүр салгах юм боломж байгаа гэж бодож байна. Тэгэхээр зэрэг тэгтээ ер нь бол тийм дэлгүүтэй тийм махан хоол идэхдээ хажууд нь шинэ ногооны салаад хамт идэх юм бол илүү үр дүнтэй гэдгийг бол мэдж байгаа. Ягдвал витамин С бол төмрийн шимэгдэлтийг 60% хүртэл нэмэгдүүлж өгдөг юм ач холбогдолтой аминд юм байна. Тэгэхээр С аминд имийг авах буюу тийм хүнснүүдтэй хамт хэрэглэх юм бол төмрийн шимэгдэлтэй та бүр их сайжруулж чадна гэж хэлэх гэж байна. За дараа нэг энд ер нь бол энэ хүмүүсийн энэ хоол зүйч пэйжний доор бичээд байгаа комментуудыг харахад ер нь ихэнхдээ юм дэлсвэл. Тэгэхээр би нэг зүйлийг бас энэ дээр ахаад давтаж хэлье гэж бодож байна. Одоо тэр игд телевиз бас их аятайхан үг хэлээд илээ. Яг бол Facebook таны эмч биш. Таны одоо эрүүл мэндийг заагаад байх тийм юм бол биш. Тэгэхээр Facebook дээр үнэхээр эмч хүн, үнэхээр хоол зүйч хүн, үнэхээр мэрэгжлийн хүн бичсэн байвал та тэрэнд итгэж болно.
Түүнээс мэрэгжлийн бус хүмүүс янз янзын одоо болохгүй зүйл бичсэн, санаатай болон санаандгүйгээр бичсэн, за орчуулга буруу хийсэн, за мөн гадаад ч гэсэн бас буруу зүйл бичсэн янз бүрийн тийм сошиал орчны тийм үнэн худал нь мэдэгдэхгүй юмнууд англи дээр ч байна. Тийм англи хэл дээр тийм юмнууд бол байгаа. Тэгэхээр тийм үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлүүдээс авсан зүйлийг орчуулж тавьсан тийм зүйлүүдэд бол та бүхэн итгэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ хоол зүйч пэйж хуудасны доор байгаа тэр комментууд бол ихэнхдээ тэр сайтаар тэгсэн тэрний хүн тэгж хэлж ирсэхгүй. Тэгээд тэр хүн чи яг хин юм бэ гэхээр зэрэг л мэдхгүй гихч шийдэ. Тэгэхээр та нар энэ таны эрүүл мэнд, таны бие махбод яагаад та өөрийнхөө бие махбод өөрийнхөө эрүүл мэндийг тэгж мэрэгжлийн ч биш юм хин гэдгийг мэдхгүй хүн даатгаад байна гэдэг нь өөрөө бас их асуудал учраас эцсийн дүндээ хин хохирогч юм таал хохирогч болно. Эрүүл мэндээрээ хохирно, эдийн засгаараа хохирно. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд байдаг юм байна. За тэрнтэй холбоотой нэг юм юу байна л да. Жишээ нь нэг хоол зүйч хүн л ингэж хэлсэн гэж энэ хүүхдээ 8 сар хүртэл гурил будаа огт өгж болохгүй хүүхдээ ходоод гэсэн мүү гэсэн юм ярьсан байна. Тэгээд нэг тэр эмэгтэй бол хүүхдтэй өгдөг байснаа болцсон гэд ингэж байна. Тэгэхээр зэрэг ер нь зүгээр хэмжээг нь ихтүүлж өгөх юм бол муу энэ төр гэсэн бол яриа бол байж болно. Түүнээс биш гурил будааг бол хүүхдийн биеинд огт өгж болохгүй. Ходоод гэсэн муу гэдэг юм бол ерөөсөө байхгүй. Хүүхэд бор хоолнд ороод аажим дасгасаар байгаад ингээд өгөөд эхлэхэд бол тэр өтгөн шингэний тааруулаад хэмжээг нь тааруулаад өгж явахд бол гурилын төрлүүд, будааны төрлүүд. За одоо бид нар чинь гурил будаа өгөхгүй болчвол хүүхдтэй яг юу өгөх гээд байгаа юм бэ? Тэр чинь өөрөө ойлгомжгүй байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдэд дам мах өгөх гээд байгаа юм уу? Дан жимс өгөх гээд байгаа юм уу? Энд чинь ингэж болохгүй. Тийм учраас гурил будаа чи өөрөө бас илчилгээ их үүсвэр, ургамлын гаралтай уургийн их үүсвэр, за эслэгийн их үүсвэр гээд ингээд гурил будаа чи өөрөө бас их ач холбогдолтой хүний. Тэгэхээр зэрэг би та нарт хамгийн ихний лайв дээр гэр зөвлөмжийн талаар тайлбарлаж ирсэн. Тэр айлч улс орны дэлхий дээр байгаа айлч улс орны гэр зөвлөмжний хамгийн доотлын суурь бол дандаа гурил будаа байдаг. Тэгэхээр зэрэг гурил будаа бол өдөрт хэрглэж байгаа хүний хоол хүнсний нилээдгүй хувийг эзэлж идэг хамгийн одоо түлхүү их хуваар идж идэг ийм хүнс бол яалтчгүй мөн баа. Тэгэхээр зэрэг гурил будаа бол гидсэнд орохороо одоо тэр жишээ цавуулга ихтэй гурил гидсэнд ороод наалдна энэ төр гэд янз янз юм ярьдаг гэж байгаа. Тэгэхээр ийм юм бол өрөөсөө байхгүй. Хотод гидсний хаанад янз бүрийн хортой байцсан мэзэл одоо яа бактери ч юм уу, паразит ч юм уу тийм зүйлүүд л яана өгөхөөс биш бусад юм хоол хүнсний одоо бие шингэдэг энэ зүйлүүдийг бол ерөөсөө ферментүүд задлал ингэ явчихна. Тэгэхээр зэрэг энэ бол тийм юм бол ерөөсөө огтосож байхгүй шүү гэдгийг бол дахиж хэлье. Тэгэхээр зэрэг хүүхдтэй бол гэхдээ мэдээж дан би хүүхдээ хоолн дээр хэлсэн ш та бүхэн ингээл ерөөсөө нэг дан улаан будаан гурилыг л ингээл хэлбэр сольсон байдлаар ингээ хүүхдтэй хэрэглээл усан дээрээ нэг жоохон мах хийчихэл дээр нь тэр хэлбэрийн сольчихсан байгаа харахад өөр харагдаж байгаа л дандаа улаан будаан одоо голын хэсгийн нөгөө цаан гурилыг ингээд өгөөд байгаа нь өөрөө нэг тийм одоо бас цааталтаа нөгөө шимт хичээлийн асуудал дээр очих юм бол асуудалтай. Тийм учраас маш олон төрлийн будаануудыг, олон төрлийн гурилнуудыг бол ингээ янз бүрийн байдлаар хүүхдүүдэд хоол хийж өгөх нь бол цаашдаа хүүхэд янз бүрийн хоол идэх нэгдүгээр тэр хүүхдээ шимт хичээлсэн. Хоёрдугаар тэр хүүхэд олон янзын хүнс идснээрээ насан турсныхаа дараа том болох тусмаа нөгөө янз янзын юм идэхгүй гэдэг ахгүй их илүү олон янзын хоол хүнсийг хэрэглэж чаддаг. Тэргээр тэгж тэгснээрээ нөгөө хангалттай шимт хичээл авч чаддаг тийм хүн болох ёстой. Тэгэхгүй бол хүүхэд бол ер нь бага насндаа идэж ууж байгаагүй тийм зүйлсийг бол ер нь идэхгүй байдаг. Жишээ нь миний санаж байгаад би нэг цэцэрлэг дээр бас хоолны зөвлөгөө өгөөд тэнд яаж байгаа тэнд гурвалжин будаа, хүч будаа энэ төр хүүхэд тэр хүүхэд хахаад идэж чадахгүй тийм хүүхэд байжсэн. Том хүүхэд штэ. Жажлаа зүгээр идчих ёстой хүүхэд тэр будаануудыг идэж чадахгүй гэж ажиллахгүйгээр. Тэгэхээр тэр хүүхэд чи өөрт нь нэгдүгээр жаржлах рефлексийг багаас нь хөгжүүлээгүй байна гэсэн утгатай. Хоёрдугаар тэр хүүхэд гэр орондоо хизээч одоо тийм төрлийн будаанууд идэж үзээгүй байна гэсэн утгатай. Тэгэхээр амтнд сонь санагдаад дээр нь жажлаад идэх хэрч болохгүй байгаа. Ингээд идэж чадахгүй. Гэхдээ яг зүгээр нөгөө талдаа бас надад нэг анзаарэгдсэн зүйл нь ер нь ийм олон төрлийн будаа
гурилын төрлүүдээр хүүхэдд их тийм амттай хоол хийж өгч явах хэрэгтэй. Амт муутай хоолыг бол хүүхэд бол ер нь идэхгүй. За тэр тусмаа нөгөө янз бүрийн фэст фудууд идээд үзчих юм бол тэр фэст фудын амттай тэр хурц амтнуудтай харьцуулахад гэрийнх нь хоол нөгөө ингээд өстой амнаас унчих гэж байгаа юм шиг санагдаад байвал хүүхэд бас хоол идэхгүй байх юм руу ордог. Тийм учраас хүүхдээ эхлээд фэст фуд болон тэр болохгүй зүйлүүдийн одоо өнөөдрийн бидний ярих гэдэг эрүүл бус хүнсний амтанд дасгахаасаа өмнө ээжийн өөрийнх нь амттай сайхан тийм гарын хоолны амтанд бол дасгах нь өөрөө бас их чухал байж байгаамаа. Тэгэхээр тэр цэцэрлэг дээр хагчаасан хүүхдээ би нэг талаас бодож ирсэн нөгөө тогооч нар маань яг тэр будаануудыг бас хүүхдээ идэх төвшөнд маш сайн тийм боловсруулж чанал тэр технологийн асуудал нь бас ямархуу байсан юм бол доо гэж би бас бодож ирсэн. Тэгэхээр хэрвээ дутуу болгосон тийм хэцүү байвал мэдээж хүүхдүүдтэй том хүн ч идэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бүх зүйлүүдийг тэгэхээр хоол хийнэ гэдэг бол бас нэг тийм жижиг шажиг бас нэг мэдлэг тэгээд ур чадвар дадлагын асуудал бас хэрэгтэй гэдэг юм аа. За энд нэг асуулт байна. Бас яг өмнөхтэйг адилхан. За нэг групп байгаа юм байна. За тэр групп дээр нэг ээж өрөөсөө бүх юмаа л хөлдөөгөө тавиад исэн юм байна. Тэгээд тэрнээс хойш одоо бүгдээрээ л хүүхдүүдийнхээ хоолыг бөөнд нь бэлдээд хөлдөөгөө өгөөд байна. Энэ зүг үү гэсэн байна. За тэгэхээр ер нь бол яг хүнсний салбарт нөгөө одоо эн чинь энэ тэндээс ингээл дэлхийгээр нэг ногоо жимс тээвэрлэгдээл ингээл ирээд тэгээ нөгөө хадгалахад одоо тэсвэргүй амархан мууддаг, аян зам даадаггүй тийм хүнснүүдийг нэг тийшээ ингээ ямар нэгэн юуг ингээ хүрэгчих юм л арга замуудыг хайжгаад энэ хөлдөх гэдэг энэ арга бол одоо их нэвтэрч байна л да. Тэгэхээр энэ хөлдөхтэй холбоотой асуудал бол яг өнөөдөр ярих гэдэг энэ эрүүл бус хүнсний асуудалтай шууд холбоотой юм. Тэгэхээр зэрэг ингээд нэг тийш нь янз бүрийн байдлаар ингээд аваа явах гэхээр заавал тэрэн дотор нөгөө нөөшлөх болон янз янзын тийм хүнсний нэмэлт гэдэг тийм аддитивүүдийг хийх хэрэгтэй болчиход байгаа. Харин хөлдөөгөөд явах юм бол тэр тусмаа сүүлийн үед нэвтэрч байгаа энэ огцом хөлдөөлт гэж байгаа маш хурдан хөлдөөдөг. Маш хурдан хөлдөөх явцад тэр жимсний, махны, одоо ногооны дотор талын эсийг эвдэхгүйгээр маш хурдан хугацаанд хөлдөөгөө чанарыг алдагдлахгүй ингээд тээвэрлж түгээдэг юм хөлдөөсөн ийм бүтээгдэхүүний горимууд бас дэлхийн нийтээр л ашиглаж байна л да. Ашиглаж байна. Тэгэхээр энд бол буруудаад ах зүйл байхгүй. Тэгэхээр та бүхэн одоо энэ манайд бас энэ сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаад байгаа тэр хөлдөөсөн ногоонуудын энтрийн дээр нь байгаа бичгийг та нар уншаад үзээрэй. Тэрэн дээр юу гэж байгаа вэ гэхээр зэрэг энэ бол юу яаж байгаа түргэн хөлдөөлтөөр хөлдөөсөн гэсэн тийм агшин зүрийн хөлдөөт энтер гэсэн тийм утгатай юу бичээтэй байгаа. Тэгэхээр гол төлөв энэ нөгөө хөлдөөсөн одоо энэ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд бол дандаа маш технологийн нарийн процессор явж хагаад түргэн хөлдөөлтөөр хөлдөөлөд тэгээс савлагдаад ирж байгаа тийм бүтээгдэхүүнүүд баггүй юу. Бидний гэрийн хүргэлт бол тийм биш. Магадгүй өшнөөн цаг тэр бүтээгдэхүүн байж ингэж хөлдөөж байгаа. Тэгэхээр зэрэг тэр яг хүргэлтийн технологийн хүнээс би сонсож байхад бол ингээд удаан хөлдөөхөр зэрэг тэр эсэнт усны юм нөгөө кристаллууд нь эсээ эвдэл ингээл тийм бас бүтцийн өөрчлөлтөнд ордог бас ашиггүй байх тийм талууд бас үүсдэг. Тэгэхээр одооны гарч байгаа шинэ технологиуд бол өөр технологиор ингээ яваад байгаа. Бидний гэрийн өргөгч бол тийм биш ээ. Нэгдүгээр. Тэгэхээр зэрэг гэртээ энэ яг үнэхээр ажил ихтэй, цаг завгүй ийм байгаа тохиолдолд бол одоо бэлтжээд эсвэл одоо үнэхээр хадгалах боломжгүй тийм муучих гээд байгаа энэ төрлийн тохиолдолд тэгж хөлдөөхийг бол үүсэхгүй байх тохиолдол би ч гэсэн жимсийг ингээл намар аваад одоо хөлдөөхгүй л бол өөрөөр одоо тэр жимсийг хадгалах боломж байхгүй байгаа учраас тэгж хадгалахаас өөр аргагүй болчиход байна. Харин зүгээр гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдийн хувьд бол нэгэн л тэр хүүхдээ харж байгаа учраас аль болох та бүхэн тийм шинэлэг байдлаар нь хүүхдтэй хоолыг хийж өгч ивэл илүү сайн гэж байна. Тэгээ би энэ хүний бичснэр бол нөгөө зутан нухаш гэх мэт хоолоо хийгээд хөлдөөчдөг юм байна гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол хөлдөөх явцад ер нь технологийн процессын явцад шимт ижилийн бодисууд алдагддаг гэж би та бүхэнд хэлж ирсэн. Хөлдөөх явцад бас шимт ижилийн бодисуудын алдагдал явна. Тэр тусмаа ногооны витаминууд дээр бол амин дэмүүд дээр бол бас алдагдал явагдана. Тэгэхээр зэрэг чанж боловсруулаад дахиад хөлдөөгөө дахиад нөгөөтгөө халаагаад ингээд идэхэд бол тодорхой хэмжээний тэнд бол амин дэм буюу витамины алдагдлууд зарим
одоо магадгүй эрдэсийн алдагдал ч гэсэн явахыг бол үгүйсэхгүй гэж би бодож байна. Уургийн алдагдал ч гэсэн явах боломжтой. Тийм учраас аль болох тэгэхээр одоо дэлхийн нийтээрээ нэг дандаа шинэ хийсэн хоолыг л идэх тухай асуудал яригдж байхад одоо тэр тусмаа бага насны хүүхдүүдтэй байнга юм зүгээр өгжүүл болно. Би бол тэрийг үүсэхгүй байна. Аюулгүй байдалтай гайгүй ер нь л өгч болно. Гэхдээ илүү хүүхдтэй шимт ижилэг хоол өгөө гэж бодох юм бол та нар дандаа шинэ бэлтгэсэн хоол өгж явах нь бол илүү оновчтой гэж бол хэлхийг хүсэж байна. Тэгэхээр зэрэг байнга тийм үү. Тэгээ ер нь хөлдөөгөөд боловсруулаад хөлдөөгөөд ингэсэн тийм тохиолдол бас амт их мууддаг. Тэгэхээр аливаа юмны амт мууднаа гэдэг бол тэн дотор нөгөө шимт ижилийн бодисууд нь л алдагдж байгаа, багасж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр зэрэг ээжүүдийн хувьд бол энэ хөлдөөж хэрглэж болно. Одоо хүндэтгэх шалтгаанууд байж болно гэж би та бүхэнд хэлж байна. Завгүй байж болно. Одоо тухайн үедээ их авцсан ногоогоо хадгалах боломжгүй байж болно. Янз янз. Гэхдээ ногоог бол маш сайхан гадналын угаач цэвэрлээд тэгээ хөргөшнийхөө температурыг сайн тохируулаад тавьчихад бол ногоо бол бас тийм хурдан бас муудаад идэг бүтээгдэхүүн биш шүү. Тэрвээ тэр ногоо өөрөө чанартай болон тэгээд цэвэрлэгээ сайтай гадна орчноос бохирдлохгүй тэгээд сайн хадгалж чадах юм бол ногоо бол бас гайгүй хадгалагдаж болдгоо. Тэгэхээр зэрэг заавал одоо ингэж хөлдөөж ингэж хоолоо өгөх нь бол тийм их таатай зүйл биш шүү гэж бол хэлж байна. За ингээд ерөнхийдөө асуулт маань дуслаа. За өнөөдрийн гол сэдв өнөөдөр ярих гэдэг сэдв яагаад хүнсийг одоо ямар хүнсийг эрүүл бус хүнс гэж нэрлээд байгаа юм? Яагаад эднийг эрүүл бус гэж нэрлээд байгаа юм бэ гэдэг талаар ингээд яриа гэж. За тэгэхээр эрүүл бус хүнс гэдэг зүйл бол ер нь бол юуг эрүүл бус хүнс гэж хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг би та бүхэнд хэлсэн. За эрүүл бус хүнс гэдэг бол хамгийн нэгдүгээр шимт ижилийн бодисуудын агуулмж нь бага байна. Харин чухал шаардлагатай шимт ижилийн бодисууд за одоо бид нар мэдээд байгаа шүү дээ. Ер нь бид нар бол дандаа л байнга ярьж байгаа уураг, өөхтөс, нүүрс ус. За нүүрс усын дотроо эслэг ач холбогдолтой гэж яриад. Тэгээ амин дэм эрдэс бодис. Тэгэхээр зэрэг энэ 5 бүлэг энэ шимт ижилийн бодисууд дээр нь бас биологи идэвхт бодисууд гэж бодисууд байж байгаа. За тэгэхээр энэ олон бодисуудыг хангалттай хэмжээгээр агуулж чадаж байгаа ийм яг байгалийн гаралтай тийм хүнснүүдийг бид нэр гол төлөв эрүүл хүнс гэж бол хэлээд байгаа. Тэгэхээр ямар хүнснүүд эрүүл бус хүнс рүү шилжиж байгаа гэхээр зэрэг саяны тэр ярьсан шимт ижилийн бодисуудын агуулмж нь маш бага. Байхгүй маш бага. За нөгөө талаараа ингээд шимт ижилийн бодисуудын агуулмж нь ингээд тодорхой төвшөнд ингээд багасчихсан хэрнээ эсвэргээрээ энэ дотор маш их өөх тостой, маш их элсэн чихрийн агуулмжтай ийм хүнснүүдийг нэг талдаа эрүүл бус хүнс гэдэгт багтааж байгаа. За энэний цэцүүгээр эрүүл бус хүнс гэдэг ангиллал руу аливаа хүнсийг оруулж байгаа нэг том одоо хүчин зүйл бол юу вэ гэхээр зэрэг та бүхэн мэдж байгаа химийн бодисууд нэмдэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тухайн бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд, гоё өнгөтэй болгохын тулд за тэгээд яадгийн хэлбэр бүтцийг сайжруулахын тулд ингээд маш олон шалтгаанаас хамаарат эсэлдүүлэхгүй тулд одоо цэдмэгжүүлэхийн тулд эсвэл тогтворжуулахын тулд ингээд дотор нь одоо бичил одоо бактери энэ төр үржихгүй байлгахын тулд гэх мэт ингээд маш олон тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад шаардлагатай байгаа учраас маш олон төрлийн химийн бодисуудыг нэмж хийдэг. Одоо бидний мэрэгжлийн нэрээр бол энийг хүнсний нэмэлт гэж нэрлэж байгаа. Тэгэхээр хүмүүс хүнсний нэмэлт буюу аддитив. Тэгэхээр энэ хүнсний нэмэлтийг манайхан нөгөө витамин эрдэсийг бас нөгөө нэмэлт гэж яриад байдаг. Тэгэхээр энтэй ингэж нөгөө ялгаж салгаж ойлгодгоо. Тэгэхээр нэг хэсэг нь бол food supplement буюу биологи идэвхтэй хүнсний нэмэлтүүд байна. Нөгөөдөл нь болохоор зүгээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад шаардлагатай байгаа хүнсний нэмэлтүүд буюу food additive гэдэг энэ бүтээгдэхүүн ийм бодисуудыг бол нэмж байгаа. За тэгэхээр энэ бодисууд бол ерөөсөө дандаа химийн гаралтай юм бодиснууд байж байгаа. Ерөөсөө химийн синтетик одоо нийлэг байдлаар гаргаад авчихсан ихэвчлэн нийлэгжүүлж гаргаж авсан нийлэг ямар нэгэн зүйлээс тэр одоо юу гэдэг гаргаж авсан ийм бодисууд бол химийн аргаар гаргаж авсан ийм бодисууд бол гэж. Тэгэхээр зэрэг энэ бодисуудыг хэдий
олныг тэр хүнсэнд нэмж одоо тэр бүтээгдэхүүнд оруулсан байна. Тэр утгаараа эдгээр бол бүгдээрээ ер нь бол эрүүл бус хүнс гэдэг англи руу багтаж байгаа юм аа. За яагаад тэгээд байгаа юм бэ гэд. За тэгэхээр би та бүхэнд ойлгомжтой болохын тулд хоёрхан жишээн дээр ярих гэж бодож байна. За та бүхэн мэдж байгаа нөгөө чихэрлэг амт оруулдаг сахарин гэдэг диабеттэй хүмүүс энэ төр нэг хэсэг хэрэглэнэ гэж Германы нэг бүтээгдэхүүн Монголд их зарагддаг байсан да, ийм жижигхэн савтай ингээд дээрээс нь дараад ингээд явуулчих тийм сахарин гэдэг юм. За сахарин ер нь энэ хүнснийг энэ бүх одоо бие бүтцийн янзлахын тулд ингэдэг энэ арга зүй хизэнээс гарч ирсэн гэхээр дэлхийн нийтээр хүнсийг зөөж эхэлсэн, хүнсний экспорт нэмэгдэж эхэлсэн. За брэнд компаниуд гарч ирж бүтээгдэхүүнээ өөр улсад аваачид зардаг болсон, өөр аймаг руу одоо улс дотроо ч гэсэн ингээд тээвэрлдэг болсон. Энэ дандаа энэ нөгөө одоо хангамжийн тогтолцоотой холбоотойгоор энэ тухайн хүнсээ яаж муутгахгүй байх уу, яаж одоо өнгийг алдагдуулахгүй байх уу гэд ингээд энэ олон шалтгаанаас болоод энэ 1960-аад оноос эхлээд энэ хүнсний нэмэлтүүд бол түгээмэл гарч ирсэн байдаг. За энэ нэмэлтүүд дотроос хамгийн түгээмэл хэрэгжилж байгаа хамгийн анхны гэдэг энэ нэмэлт бол энэ юу гэж байгаа? Сахарин буюу энэ байж байгаа сахарин гэд. За энэ сахарин нэг үүсэд хүмүүс хэрэглээд 30 жил хэрэглэснийхаа дараагаар энэ дээр нэг том факт бол эрдэмтдийн зүгээс гаргаж ирсэн л дээ. Тэр нь юу вэ гэхээр зэрэг сахарин бол хүнд цөсний хор тавдар үүсгэх бол магадлал бол их өндөр байгаад байна. Бас давсагнд бас нөлөөлөх. Тэгээ бас амтан дээр хийсэн судалгаагаар давсагны өрөвсөл бас үүсгээд байгаа гэх мэт ийм олон зүйлүүдийн фактууд гарч ирсэнтэй холбоотойгоор сахарины нэг хэсэг бас хэрэглэх үү нэтэрэ гэдэг асуудал бас үүсчихсэн. За тэрний дараа одоо Америк нэгдсэн улсын хүнс эмийн агентлаг гэж FDA гэж байгуулга. Тэгэхээр зэрэг тэр байгууллага ер нь бол сахарын агуулсан гэдгийг дээр нь бич. Тэгээс сахарын нэг одоо нэг огт хэрэглэнээс хасах ямарч боломжгүй байсан. Яа тэгвэл шинэ сахарын бол өөр ямарч ишлэг ялгаруулдаггүй. Чихрийн шижинтэй хүмүүс чинь нөгөө сахарын хэмжээг нэмэгдүүлдэггүй. Энэ тэр ийм ач холбогдолтой байсан учраас хасах боломжгүй гэд тэгээд заавал шошгон дээрээ бичээч гэдэг ингэсэн маа. Тэгэхээр сахарын бол маш олон одоо чихэргүй бүтээгдэхүүн одоо нөгөө сахаргүй бүтээгдэхүүн гэдэг дотор ордог шин бох гэл ингээл олон юмнуудад сахарын бол ингээ орсон байгаа. Тэгээд одоо бол хэрэгжилж байна. Тэгтээ бол эрсдэлтэй байна л гэж үзсэн. Тэгээд ер нь бол энэ группийн 2-ын В гэдэг рүү оруулчихсан байгаа гэж бол зарим их усүрүүд бол мэдээлж байгаа. Тэгэхээр энэ бол аюултай болох магадлалтай шүү гэсэн тийм группүүд ингээд нэг англил байт юм байл да, тэр лөө оруулчихсан гэдэг. Тэгээ сахарын бол одоо нэг бидний мэддэг элсэн чихрээс 300-аас 400 дахин илүү чихэрлэг амттай байхгүй. Тэгэхээр маш жоохон хэмжээтэй хэрэглэхэд маш өндөр тэм чихэрлэг амтыг бий болгодог ийм хүнсний нэмэлт аддитив бодис юм байна. Тэгэхээр зэрэг тэгээ хэдийгээр ингээд тэрийг сайхан амттай зүйл идээд байгаа ч гэсэн нөгөө сахарын маань өөрөө биед задардаггүй, ашиглагдахгүй. Тэгээ юу гэж үздэг вэхээр сахарын бол ашиглагдахгүй байна. Тэгээ тэр чигээрээ биес гараа явна гэж ингээ тэгж үздэг. Харин гítэл нөгөө тэрийг хэрэгжилж байгаа хүмүүс маань нөгөө бид нэр хамгийн ихний одоо 2-3 лайв дамжуулж ярьсан усны хэрэглээний асуудал. Тэгээд ус бол нөгөө өөрийн тогтнол нөгөө өөрийнхөө тэр нөгөө 8 аяга 5 аяга уу гэд тэр 6 аяга уу гэдэг тэр зөвлөмж хэмжээнийхээ дагуу хэрэглэх нь өөрөө нэг чухал ач холбогдол нь би та бүхэнд хэлжсэн. Биес хортой бодисыг гадагшуулахад их чухал үүрэгтэй гэдэг ингээ хэлж байгаа тийм. Тэгэхээр магадгүй ийм зүйлүүд хэрэглэж байгаа. Одоо сүүлийн үеийн бид нар чинь хортой зүйлүүдийг хэрэглэж байгаа. Тухайлх юм бол өсний будагнаас өсвөлэл маш их юм хор шингэсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа. Тэгэхээр зэрэг тэр зүйлүүдээс магадгүй бидний одоо арьсаар дамжаад бие рүү орсон тийм хортой бодисууд энэ төр байх юм бол тэрийг энэ ус бол биес гадагшлахад маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Хэрвээ ус баг уугаад биеийн дотроо хуримтлуулаад байх юм бол нөгөө болохгүй зүйлүүд хаа нэгэн газар очиод аль нэг эргэтэнстэй хаа нэгэн газар ингээ хуримтлагчаад байгаа. Магадгүй тэр нь бидний биеинд нөгөө учир нь олдохоо байлаа да. Гинтхэн явж идэл хортавдар гэдэг өвчин үүсэж байгаагийн шалтгаанч байх үндэстэй. Тийм учраас усны хэрэглээ, хоол ундаа хэрэглээг их зөв зохион зохицуулах шаардлагатай гэж үздэг та. Тэгэхээр сахарын бол за тэгэхээр зэрэг ийм одоо нөгөө нэг талаасаа
аж үйлдвэрийн хэрэглэгээд ингэж байна. Нөгөө талаасаа эрүүл мэндийн үүднээс ийм факт байна. Гэхдээ энэ нөгөө сахарын хэрэглэсэн бүх хүн тийм эрсдэлд үүсдэггүй. Тэгэхээр эрүүл мэндийн статистикийг та бүхэн мэдчихэж байгаа. Эрүүл мэндийн статистик бол ингэж байна. 100% тутмын хэдэн өвдөн. Тамхи татдаг хүмүүс 5% тутмын одоо жишээ нь 2 нь хэдүүлэг 3 нь гэдэг үлээ уушигны одоо өвчнөөр нэрвэгдэнэ гэсэн ийм тодорхойлтууд байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн одоо 100 хүн байгаад 100-уулаа чинь 5 хүн байлахад 5-лаа өвдөн гэдэг статистик дэлхийд дээр хаач байдаг. 5 хүн одоо тамхи татчихлаа гэхэд тэнцэнээс 3 тамхиг тэсвэрлэж чадахгүй өвдөж жоод 2 хүн эрүүл чигээрээ байна л гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр зэрэг энэ одоо химийн нэмэлтүүдийг идэж ууснараа бүхэн өвдөн гэсэн утга байхгүй. Харин нэг тэсвэрлээгүй хүн нь бол өвдөн гэсэн утгатай. Тун хэмжээгээ илэрхийлэх юм бол бүр актер өвчнөд нэрвэгдэнэ гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь бид нэр өөрсдийнхөө биеийг би энийг идчихэд өвднө өвдөхгүй гэж хэлж бол мэдэхгүй шүү дээ. Энийг бол цаг хугацаанд харуулна. Тэр цагт нэг нь өвдөн, нэг нь өвдөхгүй өвдөн. Ийм учраас сүүлийн үед ерөөсөө дэлхийн нийтээрээ ямар зүйлийг ярьж гэнэ вэ гэхээр энэ эрсдэлтэй учраас энийг бол тэр шошгон дээр 50 гэдэг байгаа чинь энд эрсдэл байгаа шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй хэлж өгч байгаа. Тэгэхээр тэр эрсдэл байсан ч одоо хамаа алга тэл хэрэглэе гэж бодж ивэл тухайн хүн сонголтоо хийгээд хэрэглэнэ. Би нэг хэрэглэхгүй гэх юм бол хэрэглэхгүй. Тэр хамгийн гол нь одоо дэлхий дээр барьж байгаа дэлхийн олон улсад барьж байгаа нэг том зарчим бол ерөөсөө энэ тухайн хүнсийг үйлдвэрлэхэд орсон тэр бүтцийн зүйлүүдийг бүгдийг бичээлгдсэн ба. Тэгэхээр та бүхэн одоо санджааш та нар ингээл зармиг одоо гэр орон чинь одоо ингээд энийг үзэж суучаад гэр орон чинь янз бүрийн бүтээгдэхүүнүүд байж бас тухайлах юм бол тэр олон бичээнүүдийг үзээрэй, зармиг мөхөөлцснүүдийг хараарай. За одоо тэгэл энэ үйлдвэрийн босруулалттай гол төлөвийн амттай бүтээгдэхүүнүүдийг та нар ер нь бол хараад үзээрэй. Тэгээ харж үзээд ингээд арын ингээ харахад бол баг тэнд ингээд өстой бүр ингээд бүр нүд гүйцэхгүй маш их юмнууд тэрний бүтцэд орсон байгаа. Тэгэхээр зэрэг тэр бол дандаа тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд оруулсан янз бүрийн химийн гаралтай болон байгалийн гаралтай янз бүрийн бодисуудын юм явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тийм олон нийлмэл бүтцтэй тийм бүтээгдэхүүнүүдийг идэхийг бол одоо хүмүүс нэг их дэлхийгээр одоо өндөр хөгжилтэй одоо хүмүүс бол бас нэг хүсэхгүй байна. Идсэн ч бага хэмжээтэй идэж гин хэрэглээгээ зохицуулж идэж гин. За идэхдээ тэр зүйлүүд бол хүүхдтэй бол нэг хөх бол хүсэлгүй байна. Яагаад гэвэл нөгөө бид нар яг шинээр үүсэн бий болж одоо эд эрхтний шинээр үүсэж байгаа тийм хүүхдүүдтэй тийм хүний бие махбодын танихгүй тийм зүйлсүүдийг одоо бие рүү нь оруулъя гэж бол аав ээжүүд ерөөсөө дэлхийн хаач хүсэхгүй байгаа. Тийм учраас хүүхдүүдэд эрүүл их болгохын тулд тийм олон янзын юу нь мэддэхгүй болсон юм одоо олон янзын одоо нэмэлтүүд орсон тийм бүтээгдэхүүнийг бол аль болох идэхгүй байя гэсэн тийм боломжлол бол эцэг ихэд байгаа. Гэхдээ би та бүхэнд хэллээ сонголт нь бол та бүхний гартаа. Идья гэж бодвол идэх нь бол таны л эрхийн асуудал болж өрөө. Дэлхийн нийтээрээ нэг юм зарчимтай л явж байгаа. За сахарын хувьд нэг юм байна. За дараа нь би бас нэг юу тэгэхээр зэрэг энэ бол нөгөө та нарын хэлээр шошгон дээр байгаа тэд одоо E102 954 одоо шинэ E954 гэсэн байх юм бол энэ бол сахарын байна. Тэгэхээр энэ хүнсний нэмэлтүүд чи хараад 100-аас 1500 хүртэл кодтой тийм олон нийтдээ дэлхий дээр 2500 орчим хүнсний нэмэлт байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 2500-аад хүнсний нэмэлтүүд чинь жишээ нь 100-аас 199 хүртэл дандаа өнгө оруулагч бодисууд байна. 201-ээс тийм байна. За чин 300-аас 399 хүртэл энэ бол дандаа эсэлтэлтийн эсэлтэлтийг дарангуйлдаг тийм бодисууд байна гэсэн. Ийм англилтай тэр чинь маш олон химийн бодисууд байгаа байхгүй. Бүгдээрээ өөр брэндүүд. Тэр чинь янз янзын улсууд үйлдвэрлэж байгаа ийм нэмэлтүүдтэй бол байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нэмэлт бодисуудын зарим нь бол мэдээж хүний биед аюулгүйгээд явж байгаа. Зарим нь бол зүгээр хэрэгл одоо шин саяын сахарын шиг хэрэгтэй гэд явж идэл гинтхэн одоо 20 30 40 50 жилийн дараа энэ бол хүнд юм эрсдэлтэй байна гэдэг зүйл нь гараад ирэх жишээтэй. За тэгэнгүүт шошгон дээр нь тавиараа гэдэг ингээд энэ бол сахарын агуулсан гэж тавиараа гэдэг гэж. Тэгэхээр транстос агуулсан ингэж бичгээд ингээд байгаа ш. Тэгэхээр транстос тэр сахарын тэр хүний биед шингэдэггүй учраас тэрийг яаж хүний бие үнэхээр одоо өтгөн шингэрээрээ бүгдийг гадагшлуулчаад байгаа юу гэдгийг бид нар мэдэхгүй байгаа учраас одоо дэлхийн өөрөө ч гэсэн шинжлэх ухаан өөрөө хэлж юм хэлж мэдэхгүй. Тэгээ угаасаа нөгөө эрдэмтэд нь ингээ хоёр талцаад маргачихсан учраас
ихэнх хүмүүс бол яаж ийм гэхээр зэрэг болгоомжлол очиж байгаа. Ер нь бол энийг хэрэглэхгүй бай. Тийм ч учраас өнөөдөр дэлхий дээр одоо экологийн байгалийн гаралтай хүнснүүд илүү одоо эрэлттэй, хэрэгцээтэй ийм байгаа нь бол энэтэй холбоотой байх нэ. За дараа нь би нэг зүйл дээр бас юу яжээ. Жишээ татаад хэлье. Жишээ нь одоо E102 гэдэг кодтай E102 гэдэг кодтой тартразин гэдэг энэ бодис байна. За энэ тартразины нэр нь өөрөө 6-7 янзын нэртэй. Тэгэхээр зэрэг нөгөө хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр янз бүрээр бичигдэх нь шүү дээ. Энэ 6 нэрний альгуурч бичигдсэн байж болно. Тартразин гэж бичигдсэн ч байж болно. Трисодиум гэж бичигдсэн ч байж болно. Эсвэл E102 гэж бичигдсэн ч байж болно. Тэг энийг бид нэр мэдэхгүй байгаа хгүй. Тэгэхээр зэрэг нийт хүмүүсийн хувьд одоо ингээл E102 гэж юу вэ? За тартразин гэж юу вэ гэд хүн болгон мэдэхгүй шин чи өөр мэрэгжил. Зөв хоол зүйчдийн хувьд л мэдээд байгаа болохоос ш энийг мэдэхгүй учраас ер нь бол ихэнх хүмүүс бол энэ хүнсний нэмэлттэй хүнсний нэмэлт олон орсон байдаг. Эсвэл ер нь бол хүнсний нэмэлттэй хүнсийг аль болох хэрэглэхгүй байя гэдэг энэ чиг хандлагаар л явж байгаа гэсэн утгатай. За тэгэхээр энэ E102 яадгүй гэхээр зэрэг Европын одоо ер нь бол хоригдоогүй байгаа. Тэгсээр нэ Европын зарим орнд бол энийг хорьсон. Хамгийн түрүүнд хорьсон орн жишээ Норвег байх нь л дээ. Тэгээ Норвег энийг 1978 онд энэ тартразиныг хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй гэдэг ингээ хорьсон. Гэтэл 20 жилийн дараа гэлээ дахиад хэрэглэхээр оруулж ирсэн. Гэхдээ энийг ер нь болгоомжтой хэрэглээрэ гэдэг гэж байна. Тэгэхээр энийг их хэмжээтэйгээр хэрэглэхээр ер нь яах вэ гэхээр зэрэг толгой өвддөг, арьсан дээр тууралт гардаг гэд маш олон тийм сөрөг нөлөөнүүдийг хүний биед үзүүлдэг. Тэгвэл хамгийн гол нь хэрэглэх тун хэмжээ нь чухлаа гэж ингэж үзэж байгаа байхгүй бага хэмжээгээр хэрэглэхэд бол хүний бие бол энийг тэсвэрлэнэ гэж бол ингэж үзэж байгаа. Тэгээ одоо ер нь сүүлийн үед энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрч байгаа нэг одоо өвчнийг бол энэ харшлын өвчнүүд гэж байна. Хамар битүүрд янз бүрийн харшлын өвчнүүд. Тэгэхээр хүүхдийг их багаас нь ийм янз янзын юм одоо идүүлээд ингээ байхаар нэг хүүхэд нь зүгээр юм шиг яваад байгаа ч гэсэн нөгөө хүүхэд нь одоо янз бүрийн ингээд өвчлөлт бол өртөө дэр. Тэгээд хүүхдүүдийн дунд чүтэл ер нь насан туршидын дунд энэ сүүлийн үед бол харшил нэмэгдээд байгаа шалтгааныг бол бас энэ хүнсний нэмэлтүүдтэй холбож тайлбарласан эрдэмтдийн судалгаанууд бол зөндөө байдаг. Гэхдээ энэ нэгэнт одоо нөгөө том хүчрхэг мөнгөтэй том одоо брэнд бүтээгдэхүүнүүдийн найрлаганд ордог учраас энийг бол хорж бол дэлхий үнэхээр чадахгүй байна. Тэгээд Норвег ч гэсэн сая харалта хорцсон хэрнээ. Тэгээд буцаад хэдэн жилийн дараа нөгөөдөө хэрэглэнэ гэдэг ингэсэн. Тэгтээ зөвөр ер нь бол энийг анхаараарай гэсэн юм бичгэлтэйгээр бол ингээ хийцдэгэ гэдэг ингэж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол бид нэр тэр тусмаа хүүхдээ эрүүл байлгая гэж бодох юм бол энэ кодтой гэж бичсэн ба тэд гэж бичсэн байгаа. Эсэн бол юу бичсэн бах уу? Эсэн бол юу бичсэн бах уу гэхээр зэрэг тэр өөрийнх нь химийн нэрээр нь бичсэн байна гэсэн үг тийм. Химийн нэрээр нь бичсэн байна гэсэн. За ингээд бидний хувьд өнөөдөр дэлхийн өөрөө маргаантай байгаа энэ хүнсний нэмэлтүүдийг аль болох одоо хэрэглэхгүй хэрэгэлсэн ч гэсэн бага хэмжээгээр тохирох өөрийнхөө хэмжээгээр өдөр болгон дагнж хэрэглэхгүй байх нь өөрөө их ач холбогдолтой байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний түгээмэл хэрэглэж байгаа энэ чихэр бичийн амт татнууд мөхөөлдөс одоо зармиг эднэрд болон тэг өөр бусад бүтээгдэхүүнүүд дотор бол энэ кодтойгоор тэмдэглэсэн байгаа. Химийнхаа нэрээр тэмдэглэсэн байгаа. Энэ олон нэмэлтүүд орсон байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг бол дэлхийгээр өнөөдөр эрүүл бус хүнс гэдэг ангилалд бол оруулчаад бол байж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ бүх зүйлүүдийг бас өөрийнхөө одоо мэдлэгийн өөрийнхөө сонголтын хүрээнд аль болох эрүүл мэндийг хамгаалах хүрээнд цаашдаа хэрэглэнэ баха гэж бодож байна. Тэгээд хоол зүйч пэйж хуудасны лайвын дор асуулт үлдээх юм бол дараагийн лайваараа би та бүхэнд арай дэлгэрэнгүй хүссэн зүйлүүд чинь хариулах боломжтой байна гэж баярлалаа.